Сайн байцгаана уу? Од өндөр сувгаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Одоо ор нэвтрүүлэг эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин түлээж өгийн хамт олон маань за мөн формалтигээ дагуулаагүй ENF стандартын хавтан худалдаа за Iron Circle компани маань ивентдгээ ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV болон Од өндөр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрдэг. За яг одоо Хятад улсын Ланжо хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий бэлгүүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу? За, хоёул өнөөдөр хайлигийн сүлт одыг нээсэн гэдэг сэдвээр ярина. За, энэ сүлт од бол одоо хүн төрөлхтний түүхэнд хамгийн алдартай сүлт однуудын нэг юм байлээ тийм ээ. Тийм, одоо эн чинь юу гэж байгаа юм? Халлагийн сүлт од маань хүн төрөлхтний хувьд одоо хамгийн удаан найзалж байгаа одоо орны сансрын биет гэж байгаа байхгүй. Яасан гэсэн мань нөхрийг ерөөсөө дэлхий дээр ингээд анх харагдсан гэдгийг тэмдэглэсэн тэмдэглэгээ байгаа шүү дээ, тий. Тэр нь бүр 2500 жилийн өмнөх рүү очиж гэж байна. 2500 жилийн өмнө л хүмүүс дөнгөж соёл иргэншил үүсгээл те нөө хот суурин болол амьдарч байхад халлагийн сүлтүүдийн чи харагддаг байсан. За хамгийн сүүлд бол 1986 онд харагдсан те 1986 онд харагдсан. Тэгэхээр чи бид нар та дор хаяж 2000 жил найзалж байгаа сүлтүүд байгаа байхгүй юу? Байсгээл нэг ирдэг өө. Тийм, байсгээл нэг ирдэг. Яг өөрийнхөө хувьд бол эн чинь за 1986 тэрнээс өмнө ч хэдэн онд харагдлаа 1890 гэхэр чинь 76 жилийн хугацаанд одоо нарыг нэг дэлхийтэй нэг ойртож ирдэг те хүний амьдралын нэг удаагийн одоо хүний дундаж наслалт гэх юм уу 76 жил наснда нэг харах юм байна те тийм хүн амьдралдаа ерөнхийдөө нэг удаа хардаг за хоёр удаа харах юм бол бүр үнэхээр азтай гоё юм гэсэн үг те манай хааллын маань өөрөө бас амьдралдаа нэг л удаа харж исэн энэ хааллын сүлтүүдийг нээсэн хүмүүс. Тэгээд энэ нэг юм хааллын нэртэй холбоотой сонирхолтой юм байдаг юм билээ. Тэр юу вэ гэхээр хааллын сүлтүүдийг дэлхийн өнцөг болон бүрт өөрөөр дууддаг гинэ. Нэрийг. Тэр яасан гэхээр ингээд Европод болохоор хааллын комитет хааллын сүлтүүд гэдэг. Зарим газар болохоор хейлийн сүлтүүд гэдэг. Зарим газар болохоор бүр ингээд сонио өөр нэрнүүдтэй болчдөг. Тэгээд энийг нь судлаад хүмүүс нөгөө сонирхоо за яг аль дуудлага нь зөв юм бол гэсэн чинь манай Эдмунд Халлай гэдэг хааллын сүлтүүдийг анх нээсэн хүн маань өөрийнх нь нэрийг яг наад нэрээр л намайг одоо дуудлагаараа дууд гэдгүй байсан. Тэгээ бүр ясман дээр нэрийг бүр Эдмунд Халлай, Эдмунд Хеллей, Эдмундус Хеллей янз янзаар дууддаг байсан юм. Тийм болохоор ингээ одоо ч гэсэн хааллын сүлтүүдийг энэ тийм заримдаа хааллын сүлтүүд, заримдаа Хеллейн сүлтүүдийг өөр дууддаг юм билэ. Тийм байлээ шүү. Тэгэхээр яг өнөөдөр хааллын сүлтүүдийн тухай ялангуяа хааллын маань сүлт одоо яаж нээсэн мөн энэ хүн ер нь яг хэн байсан бэ гэдэг тухай төлхөө ярилцсан. Яг хааллын сүлт одоо яаж нээсэн хааллын сүлтүүд гэж юу юм гэдэг тухай бол өмнөх дугааруудад хоёлаа. Ялангуяа намрын Айзек Ньютоны тухай дугаар дээр дэлгэрэнгүй ярилцсан байгаа тий. Хааллын яаж сүлт одоо нээсэн тухай. За ингээд Эдмунд Халлай гэж хэн байсан бэ гэдэг асуултаас эхлэе. Тэгэхээр мань нөхөр бол 1656 оны 11 сарын 8-ны өдөр төрсөн. Бас намар төрсөн л юм байна л да. 11 сард төрсөн ийм хүн. За нэг сонирхолтой юм юу гэхээр тухайн үед бол Лондон хотын гадна байдаг жижигхэн тосгонд төрсөн юм бил. Тосгонд байдаг нэг юм том айлд төрсөн гэх юм уу та тий. Royal Family-г төрсөн. Өөрөө бол яг хуу тодорхой хэмжээнд азтай. Ягаад азтай вэ гэхээр яг хуу одоо муухайлтай. Гэхдээ тодорхой хэмжээнд азтай. Тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө айгүй баян тэгээд алдартай гэр бүл төрсөн манай нөхөр. Тэгээ айлын том болж төрсөн. Эдмунд Халлай гэдэг. Аав нь болохоор Эдмунд Senior. Тэгэхээр аав нь өөрийнх нь нэрийг том хүүдээ өгсөн гэсэн. Тэгээд 3 хүүхэдтэй айлын хамгийн том нь болж төрсөн ийм хүн ба. Эдмунд Senior болон Анна Халлай гэдэг ийм гэр бүлийн. За энэ гэр бүлийн уламжлалт бизнес нь бол одоо ч ингээд зарим бранч нь Лондон хотод байдаг гэж байгаа. Юу вэ гэхээр савн үйлдвэрлэдэг гэр бүл байсан гэсэн. Ингээд савнгийн бизнес эрхэлдэг. Тэр нь ингээд одоо ч их Британд тодорхой ингээд бранч нь үлдэгдэл нь байж идэг. Тэр савнг үйлдвэрлэж идэг ийм компаниуд нь байж идэг. Ийм гэр бүл төрсэн. Тэгээ нөгөө савн чин байнгын хэрэглэн штэ тий. Тийм учраас энэ айл бол манай Халлайг төрөхөд нэлээд одоо баян тэгээд нэлээд сурвалжт бусад гэр бүлүүдтэй ийм найзууд. Тэгээ Халлай маань
ерөөсөө л төрөөл юм янз янзын алдартай одоо нэг high ranking гэж яриад байдаг штэ хүмүүс. Тийм одоо нийгмийн хувьд хаантай илүү одоо тухайн Английн хаантай илүү ойр байдаг хүмүүсийн дунд төрж өссөн ийм хүүхэд. За тэгээд ийм одоо мөнгөтэй юм да одоо мөнгөтэй тэгээд ийм алдартай гэр бүл төрсөн нь хаалт нэг том боломжийг олгосон тохиол тэр нь юу вэ гэхээр маш сайн боловсрал одоо эзэмших боломжийг олгосон байгаа. За ингээд маш сайн боловсролыг эзэмшнэ гэдэг нь тухайн үед л нөгөө нэг сурвалжит гэр бүлийн хүүхдүүд явдаг эсвэл одоо нөгөө баян айлын хүүхдүүд явдаг тийм сургууль сурсан Сент Паулийн сургууль гэдэг юм 10 жил өөрийнхөө 10 жилийн боловсролыг олж авсан юм эрдэмтэн. Нэг тухайн үед одоо нөгөө Сент Паулийн сургуультай сурж байгаа шүү дээ. Тэгж яхта манай хүн харин математик астроном дуртай болсон юм байл. Тэгээ нэг сонирхолтой юм нь юу гэхээр ийм гэр бүл төрсэн тэгээд айлын том хүүнэр бол ерөөсөө л нөгөө гэр бүлийн бизнесээ одоо өв залгамжилж аавна гэдэг штэ тий. Тих юм одоо баг бичигдээгүй хуйлтаа өөрөө угаасаа төрөхтэй л тийм бичигдээгүй тийм дүрмтэй байсан. Гэхдээ хаалын бол тэрийг өглөө зөвшөөрөөгүй. Ер нь энд нэг дуртай байгаагүй. Гэхдээ энийг аавда шууд багасаа л ер нь илэрхийлж эхэлсэн байна. Өөрөө яагаад гэхээр математик дуртай, одоо орон дуртай ийм эрдэмтэн байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ дуртайгаар илэрхийлж эхэлсэн. Тэгсэн чинь аав нь тэрийг эсэргүүцээгүй байгаа. Ээж нь бас ерөөсөө тэрийг нэг сүртэй эсэргүүцээгүй байгаа. Тэгээ бүр харин ч аав нь айгу дэмждэг байсан байгаа байхгүй хаалыг тийм одоо янз янзын одоо танин мэдхүү тий тэнгэр ирэхс дуртай. Ялангуяа одоо орон дуртайг нь дэмждэг байсан. Тийм ч учраас хаалын өөрөө Queen's College-д 17 настай юм залуухан хүүхэд байхдаа Queen's College-д элсэж орсон. Нэгсэндээ нөгөө бакалаврын ангид элсэж орсон гэсэн үг шүү дээ. Гэхдээ эн чинь 17 наснда ингэж элсэж орохдоо аль үжээ бараг л одоо сонирхчийн одон орончоос илүү хэмжээний одоо орны мэдлэгтэй болсон байсан. Тэр нь юугаар одоо юуны ач вэ гэхээр нөгөө хаалт чи ингээл жоохон хүүхэд янз янзын одоо түүлүүд хэрэгтэй болно шүү дээ тий. Жишээ нь микроскоп гэдэг ч юм уу, телескоп гэдэг ч юм уу тий. Ийм глобус гэдэг ч юм уу, ийм одон орны жишээ нь тэнгэрийн зураг гэдэг ийм зургууд хэрэг болно. Одоо нөгөө сонирхож шүү дээ. Гэтэл нөгөө дахиад баян аль төрцний давуу тал гарч ирж байгаа байхгүй. Яасан гэхээр нөгөө аав нь шууд худалдаад аваад өгчдөг нөгөөх нь. Аваа би нэг ийм гоё микроскоптой болгоё гингөт аав нь шууд аваад өгчдөг тий. Тийм учраас ингээд мэдлэгээ өөрөө одоо тэр мөнгийг өөрийнх нь мэдлэгт маш одоо хэрэгтэйгээр ашигласан ийм хүмүүсийн нэг. Тэгэл ерөөсө бакалаврт орохдоо баг тухайн үедээ өөрт нь одоо орон зааж исэн профессорудаас илүү хэмжээний одоо орны мэдлэгтэй болсон байсан байна. Тийм болохоор нэг юм сургууль хичээл мичээлтэй нэг суудаг манай хүн жоохон хичээлээ тасалдаг маягийн. Ягаад гэх юм мэддэг юм заагаад идэг. Мэддгүй юм заах юм бол мэдээж суuna л та лабораторид үнжин тэ. Тэгээ нөгөө хүмүүсийн нэг юм сонин одоо жишээ авдаг юм байдаг штэ. Bill Gates, Steve Jobs за магадгүй хаалт ч юм уу хичээлдээ суудаг сургуулаа хайсан энэ төр гэж жишээ аваад. Тийм юм чи би ч гэсэн ингээд хайж болно гэдэг тий. Одоо барыг нөө өөрөө сургуулаа хайж байгаагаа тэргээр зөвдөх гээд байдаг. Энэ бол айгүй жоохон тэнэглэлтэй. Ягаад тэгэхээр Bill Gates, Steve Jobs энэ төр бол Harvard-ыг хайсан хүмүүс байхгүй юу тий. Зүгээр нэг юм энэ тэнд байдаг нэг юм хинч битгэхгүй сургуулийг хайсан хүмүүс биш байхгүй. Дээрэс нь энэ хүмүүс чинь тухайн сургуульд сурж байхдаа буюу одоо бакалавртай байхдаа ч юм уу тий үжээ тэр бакалаврын хэмжээний мэдлэгийг өөрсдөө эзэмшээд авсан байсан хүмүүс мөн бизнесийн өөр зүйлүүдийг тухай шинээр хийж эхэлсэн учраас цаг үеийн тэгж таарсан. Түүнээс биш хэн нэгэн бэлгүүн гэдэг нөхөр физикийн анги руу оронгуудаа юу сурсан үгүй мэддэхгүй байж байгаа тий би сургуулаа хайцсан одоо би амарлаг алдартай хүн болно гэж яваагүй. Энэ дээр бас хүмүүс анхааралтай байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр боловсрол бол угаасаа хамгийн чухал зүйлүүдийн нэг. Боловсролыг хаяна гэдэг бол тэнэглэл чинь тэгээд энэ мөнгөтэй айлын хүүхэд хүртэл тэнцээ өндөр боловсрол олж авахын тулд том одоо тухайн үедээ л хамгийн шилдэг гэдэг сургуулиуд руу орж бүр ингээд суралцж штэ тий тэнцээ сурж штэ. Тийм учраас бид нар энэ чинь юм одоо хойрог маягийн мангар жишээнүүдийг ярьж болохгүй юм байна. За ингээд мань нөхөр Queen's College-д орчвоо 17 настай. Тэгээ ихэнх профессорудаас илүү одоо орны мэдлэгтэй. За өөрийнх нь нэг багш байсан хүн нь болохоор тухайн алдартай John Flamsteed гэдэг одоо оромж байсан ба. За энэ хүн бол өөрөө тухайн үеийн Англи улсын хамгийн анхны мэрэгжлийн одон оромж хүмүүсийн нэг. За тэгээд нөгөө хааны нийгэмлэг буюу Royal Society-гийн гишүүн байсан. За энэ хүний доор шав болж орсон. За ингээд
ажиллаж байхдаа юу их вэ гэхээр мэдээч нөгөө нэг тэнгэрийн зураг гаргадаг. Энэ John Flamsteed гэдэг хүн бол өөрөө юу гэхгүй юу? Тэнгэрийн дэлхийн одоо нөгөө нэг өмнөд хагасаас харагдах өмнөд гинэ. Хойд хагасаас харагдах одоо одны зураг гэж байгаа шүү дээ, тий? Тэнгэрийн одны газрын одны зураг гэж байна. Тэр зургийг хамгийн өндөр наривчлалтаа гаргасан хүмүүсийн нэг юм. За ийм учраас одоо маш одоо өндөр зэрэглэлийн одоо оромжтой ордог байсан. Энэ хүнийд шав болоод тэнгэрийн зураг гаргадаг ажлуудыг хамгийн анх хийж эхэлсэн. Одоо нөгөө шөнийн тэнгэр ширтэнэл гэсэн үг л дээ орой болгон. Тэгээ янз янзын тэнгэрийн зургууд гаргадаг. За энэ тэнгэрийн зургуудаараа юу хийж байгаа вэ гэхээр манай хүн ерөөсөө тэр одоо оддын байрлалыг маш сайн тодорхойлно. За оддын байрлалыг маш сайн тодорхойлчих юм бол энэ үед оддын байрлалыг юунд ашигладаг вэ гэхээр нөгөө усан онгоцсон явж байгаа шүү дээ. Нэг дэлхийн нэг улсаас нөгөө улс руу усан онгоцууд явж байгаа. Энэ усан онгоцууд чинь тэнгэрийн газрын зургаар өөрсдөө хаана явж байгааг олж мэдээд зүгчийг олж мэддэг. Тэгэхээр маш өндөр наривчлалтай одны зураг гаргаснараа тухайн усан онгоцуудыг төөрх аюулаас сэргийлж байгаа. Төөрх аюулаас сэргийлэхээр далайн дээрэмчдэд баригдах аюулаас сэргийлнэ. Мөн одоо нөгөө каргогоор бараа авч яах гэж бодъё л доо тий. Тэгэхээр тухайн бараа яг цагтаа ямар нэгэн хоцрогдлгүй очих нөхцөлийг хангаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр нэг энгийн одоо өдөр тутмын амьдралд бол ийм чухал хэрэгцээтэй байсан учраас энэ одон орны тэнгэрийн зураг гаргадаг ажлыг маш хийдэг байсан. Гэхдээ хаалгагийн нэг онцгой шинж нь юу вэ гэхээр энэ тэнгэрийн зургуудаа хийгээд гэртээ суугаад ахыг хүсдэггүй ерөөсөө. Одоо нэг лабораторид суугаал эсвэл ингээ номын санд суугаал тий янз янзын тэгштгэл томьёотой ажиллаад нэг тэнгэрийн зургаа ингэж дэлгэж тавьчаал янз янзын юм тооцоолол хийгээл инхийг хүсдэггүй хүн байсан. Энэнд ер нь агуу юм дургу заяа. Ерөөсөө ингээ зүгээр ингээл ном уншаал суух тийм дуртай төрлийн хүн биш тий. Тэгээд яасан гэхээр өөрийнх нь дуртай юм нь юу гэхээр ерөөсөө л гараал яг жинхнээсээ тэр тэнгэрийг ажиглах одоо нөгөө одон орны тэгэд телескопо ашиглаад жинхнээсээ тэр тэнгэрийг ажиглах. За жинхнээсээ ингээд далаад гараад тэнгэрийн тэр зургийг бүтээж явахдаа тэр оддыг жинхнээсээ өөрийнх нь нүдэрээ ажиглаад зурах одоо энэ чинь юу гэдэг вэ яг on the field гэдэг штэ тий. Яг жинхэнэ өөрийнх нь гараар тэр шинжлэх ухааны судалгааны ажлуудаа хийхийг хүсдэг хүн байсан байна. Тийм болохоор мань нөхөр яасан гэсэн чинь коллежид орхиод сургуулийн дроп аут болоод сургуулаа хаяад тэнгэрийн дэлхийн өмнөд хагасаас харагддаг өмнөд одон орны зургийг гаргахаар одоо юм далайн аялалд гарсан. За харамсалтай нь энэ аялал бол айгүй урт хугацаа шаардсан. За бараг л 2 жил хэртэй хугацааг шаардсан ба. Яасан гэхээр өмнөд хагас руу очиод нэг арал дээр очиж байрлсан баггүй. Нөгөө арал дээр очиод байрлсан чинь манай хааллыг тийшээ аялалд тэр тэнгэрийн зураг хийх гэдэг аялалд гарч яхад нь хинч наад аралчин маш их юм тропикийн бүсд байдаг буюу айгүй их бороо ордог маш их юм тэгээ heavy одоо нэг аадар бороотой аралд гэдгийг хинч хэлээгүй өөрөө тэрийг мэдээчгүй тэгээ нөгөө арал дээр очсон ч ерөөсө тэнгэр байнгын бүрхэг болчихж байгаа байхгүй тийм чи тэгээд ерөөсө одон оронч хүмүүсийн хувьд бол хамгийн гайтай юм бол тэнгэр бүрхэх за тэнгэр бүрхэл бол ерөөсө энэ чинь ингээд судалгааны ажил явагдахгүй тий одоо нэг гэсэндээ од мөндрөөр төсөөлөх юм бол тий бидний студид дээр тог тасраал бол бүх ажил зогсон шүү дээ магадгүй сонсогч нар маань сонсож байхад батарей дуусаал бол эсвэл тог тасраал бол сонсох боломжгүй болно тий интернет тасраал бол яг үүнтэй адилхан одон оронч хүмүүс тэнгэр бүрхэх юм бол тэгэл дуусаа. Энд чинь баг бурхан залбирахаас наагур юм болно. Тэнгэр зэлэмчээсээ гэдэг. Баг нөгөө тэнгэр мингэр онгойлгодог бөө байдин гэсэн шүү дээ. Тэр мэрэнд нь хэлж байгаад нэг тэнгэр цэлмүүлт юм уу яадаг юм. Одоо баг тэгэхээс аргагүй болдог. Тэгэхээр ингээд ерөөсөө л жилийн 365 хоногийнх нь баг 200 хэдт нь бүрхэг гэдэг ийм арал дээр очсон хаалыг. Тэгээд энэ арал дээрээс тэнгэрийн өмнөд хагасын зургийг гаргана гэдэг чинь маш хэцүү. За өөрийнх нь нөгөө John Flamsteed гэдэг өөрийнх нь багш нь болохоор хойд хагасын зургийг гаргаж өгсөн ийм мундаг хүн байна. Яг тэр багшийн ажлыг үргэлжлүүлж хийж байгаа байхгүй юу тийм чи. Тэгэхдээ яг хуу манай хүн амжилттай хийж чадсан. За энэ бол 1677 онд болсон үйл явдал. За ингэхдээ яг энэ нөгөө Атлантын далайн дунд тухайн арал дээр очиод тэгээд тэнгэрийн өмнөд хагасын одоо одны зургийг гаргаад манай хүн яг бүх одны зургийг гаргаж чадахгүй л те. Өнөөдөр бол бид нар одоо хойд хагасаас буюу дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас нэг 6000 орчим оддыг харна те. Шөнийн тэнгэрт харах боломжтой. За Монгол бол энэ дээр бүр гоё байралтай байдаг улсуудын нэг.
Дээрээс нь бид нар чинь говьтой. Ерөөсө говьоос од харна гэдэг бол үнэхээр гоё байхгүй. Тэгэхээр говьоос жишээ нь шөнийн тэнгэрт бол Монголоос шөндөө 6000-аас 6100 орчим одод харагдана тэнцээ. Яг та санахгүй орчинд те ямар нэгэн гэрлийн бохирдол байхгүй тэнцээ. Мөн утасны гэрлээ унтраах хэрэгтэй. Ингээд та санахгүй орчинд 100 харах юм бол тэгсэн чинь Солонгосоос ч юм уу харах юм бол нэг 100 200 энэ төр болоо явчихна. Яг тэр нөгөө гэрлийн бохирдлууд орж ирнэ, газар зүйн онцлогуд орж ирнэ те тэнцээ. Ийм одоо гэрлийн бохирдлоос бол ийм асуудлууд үүсч эхэлдэг. За тэгсэн чинь Улаанбаатар ч гэсэн гоё штэ те. Улаанбаатар ч бүр юу харагдаж байгаа штэ нөгөө Долоон бурхан од маань харагддаг штэ те. Гэтэл яг Бээжингээс ч юм уу Токиогоос ч юм уу харагдахгүй штэ ерөөсөө Долоон бурхан од. За бүр заримдаа одоо бол ихтэй болцсон л тоо нөгөө бидрийг жоохон байхад бол Улаанбаатар хотоос шөндөө Тэнгэрийн заац харагддаг байсан шүү дээ. Гэтэл Тэнгэрийн заац ч одоо Лондонгоос харагдахгүй. Энэ хаалгагийн төрсэн хотоос харагдахгүй. Бээжингээс бүр үлгэр за Америкийн том хотуудаас Тэнгэрийн заац байдах тухайн одоо жишээ нь зуны тэнгэрийн хамгийн тод од эсвэл оройны од Вегийг харъя энэ гэдэг бол боломжгүй байхгүй. Тэр чинь мараг од харагдахгүй тийчээс. Гэтэл Монголоос бол энэ одод маань харагддаг учраас бид нар харьцангуй юм гоё одоо байрлал байдаг юм дээрс нэг гэрлийн бохирдол багтаа орчин байдаг азтай хүмүүс байна. За хаалгагийн байсан энэ арал гэсэн чинь ерөөсөө шөндөөч өдөртөөч бороо ороод од харагддггүй. За ингээд нэг юм үүлэн чөлөөний үүлэн чөлөөгөр нэг юм хитгэн одод олж харна тий. За ингэж оддыг бүртгэхэд уул нь бол өнөөдөр бид нар дэлхийн өмнөд хагасаас 4000 орчим од харагддаг гэдгийг мэддэг. Хаалгын маань энэ 4000 оддын 341 орчмыг бүртгэж авч чадсан байна. За эн чинь юу гэхээр нэг 10% гэсэн үг шүү дээ тий. Нийт одоо харагдах боломжтой оддын 10% ямарчсан амжилтаа бүртгэж аваад хамгийн анхны Тэнгэрийн өмнөд хагасын оддын газрын зургийг хааллаа гэдэг хүн хамгийн анх гаргасан. За энэ бол тухайн үед дэлхийн өмнөд хагас руу аялах одоо дээрээс нь дэлхийн өмнөд хагасын арлууд руу очих тэр арлуудаар дамжиж бараад тээвэр зөөх агүй чухал нээлт болсон. Дээрээс нь нөгөө өмнөд хагасаас чин алтан гац гэдэг од харагдахгүй шүү дээ. Тийм учраас зүг чигийг яаж баримжаалах уу гэдэг чинь агүй чухал. Тэгэхээр нөгөө загалмаа од гэж байгаа. Загалмаа одоор зүг чигийг бид нар баримжаалах юм байна. Загалмаа одыг чиглээд явах юм бол тэр одоо жишээ нь хаашаа ч юм энэтхэг рүү ч юм уу те очих юм байна гэдэг энэ баримжаануудыг бүгдийг бий болох боломжийг хааллагын ачаар одоо тухайн үеийн далаачид маань олж чадсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй чухал зүйл болсон. Одоо тэгээд газрын зураг гэдэг чинь зам зааж өгсөн биз тийм. Тийм. Одоо энэ одны зураг хийгээд хааллаа маань яасан баг. Буцаад ингээд Лондондоо ирлээ шүү дээ тий. Бараг 2 жил шахам өөр газар байж байгаа. Лондонд ирээд энэ одны зураг одоо эрдэм шинжилгээний ажил болгоод хэвлүүлээ, Тэнгэрийн атлас болгоод хэвлүүлээд тэгэл хааллаа ерөөс шууд рокстар болсон зөв. Ерөөсөө л хааллаа бол тий бүх ажлын хаа цагуу хэрэгэлдэг, далаа тээвэрч хэрэгжилж гин, одоо нэг годон орны судалгаач хэрэглэн ерөөсөө ингээд супер од болсон байна тийм чи. Одоо ингээд супер од болоод юу болсон бэ гэдгийг хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчих тий үргэлжлүүлээ ярилцъя тий. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар энэ формалдгийг дагуулаагүй ENF-ийн стартын хавтаа худалдаалдаг газар байгаа. Тэгэхээр бид нэр одоо яг авсан хавтандаа хортой юу хоргүй юу гэдгийг бас шууд мэдэх боломжгүй тий. За одоо үнэр та нар үнэрттэй юм уу? Гэтэ яг одоо нагаар цэвэршүүлэгч эсвэл одоо бүр ингээд дангаараа энэ формалдгидыг хэмждэг CIH өвчлөө. За нэг ийм химийн томьёо байдаг юм а. Тим томьёотой юм унтраалга ингээд зарим төхөөрөмжүүдээр байгаад байдаг байхгүй. Тэгээд яг ямар учиртай төхөөрөмж гэдгийг ингээд зарим хүмүүс мэддэггүй. За энэ бол энэ формалдгид буюу хавтанд байдаг хорыг хэмждэг одоо ийм төхөөрөмж байдаг шүү. Та бүхэн маань хэрвээ бас гарч үлагчдын дээр ч юм уу байвал байгаа орчноо хортой эсгийн шалгаарай. Тэгээд одоо яг гэр ахын ч юм уу ажил байнгын энэ байх газраа одоо өөрөө ч мэдлгүй нэг хортой хавтан авч тавьчаад формалдгид дагуулсан юм хортон хавтан тавиад тэгээд одоо энэ бол одоо мэдээж хүний биед маш одоо хортой нөлөөлдөг астмтай хүний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг одоо ялангуяа хүүхдүүдэд за тэгээд хамар хоолой өвчл үүсгдэг. Тэр бүх хэлбэрээр хавдартай болох магадлалыг хүртэл өсгдөг ийм аюултай орчин нөхцөлийг одоо бид нөр өөрсдөө ингээд бүр худалдаж аваад мөнгөөрөө худалдаж аваад бүрдүүлчихдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ байгууллага өөрөө бараг хүслээрээ өөрийгөө хордуулж байгаас ялгаагүй болчихчих. Тийм одоо мэдлэггүй харгаа гэж.
Тэгээд яг эрүүл хавтангийн шинэ стандарт буюу та бүхэндээ ингээ мэдүүлээ таниулаад ENF гэдэг стандартыг дэлхийд даяар олон улс даяараа ингэж хамгийн сүүлийн үеийн технологи болгон эрүүл хавтан гэж нэрлэж одоо эрүүл мэндийн хавтан гэж нэрийг хүртэх хэрэгтэй гэх юм уу те ийм шинэ стандартын хавтан гарсан. Тэгэхээр энэ хавтан бол одоо бат бөх майт гадаргуу бүхий сайн чанарын өнгөлгөөтэй өндөр даралт температурын нөлөөгөөр бэхжүүлсэн одоо маш тогтвортой бат бөх усан суурьд цавуу ашиглан барьцалтуулдаг тул одоо яг ижил төрлийн хавтангаас ус чийгэнд илүү тэсвэртэй мөн одоо элдв үнэргүй гэдгээр ийм давуу талтай хавтан юм байна. За хаяг нь бол Уранган офисын 404 тогтод байрладаг мөн Уранган худалдааны төвийн Formor showroom-д та бүхэн маань очиод одоо үзээд хараад бариад сонгоод авах боломжтой. Тэгээ холбогдох утасны дугаар нь 99-9 2087 9988 9921 гэсэн дугааруудаар та бүхэн холбогдоорой. Веб хаягийн www.formor.mn гэж байгаа юм байна. За баярлалаа. Энэ тэгээд уул нь одоо нэг хүн угаасаа амьдарч байгаа ялангуяа миний бодлоор хүүхдтэй хүмүүс ялангуяа бага насны хүүхдтэй хүмүүс иймэрхүү одоо формалдыгийн дагуулаагүй материалаар хийсэн хавтангаар ялангуяа хийсэн одоо тейбл юу гэдэг вүлээ. Тий ширээ хувцсны шүүгээ. Тий ширээ энэ төр бүхэл юм байна штэ одоо. За айгуу чухал юм байна. Ялангуяа хувцсны шүүгээ энэ төр бүр чухал болчихж байгаа байхгүй. Энд чинь хүн хувцас яадаг хүн чинь хувцсыг байн өмсөж явна штэ. Тэгэхээр тэр хэрвээ формалдыгийн дагуулдаг бол тэр чинь хувцсан шингэн дараа нь тэрийг гадуур явсан ч офис дээр оцсон ч сургууль дээр оцсон ч те байн үнэрлээд харч ерөөсөл өөрийгөө байнгын хордолтонд оруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр ч айгүй аюултай. Тэгээд хоёулагийн сарны дугаар дээр хүмүүс ингээд сарлуу ялсан бол худлаа тэр чинь ингээд сансарт гарахад те амар их цацраг итгэвтэй хэсэг байгаа. Тэрэнд хүн ингээ өртөөд өвхөн шít гэсэн юмуд бичсэн байсан. Тэр бол мэдээж үнэн сансарт гарахад маш их цацрагтай хэсэг байдаг. Гэхдээ тэргээр сансрын хөглөг маш богино хугацаанд яваад өнгөрч байгаа байхгүй юу? Тэр чинь те ерөөсө хэдхэн цагийн хугацаанд яваад өнгөрч байгаа. Тэгэхээр тэр цацраглуу экспоз хийж байгаа хугацаа нь маш бага. Тэгэхээр тэр чинь хүний бие тэнцээ хангалттай хэмжээний хор авч чадахгүй. Тэнцээ магадгүй ингээд те өдөр болгон бай гэж бодъё л доо. Тэхин бол хүн өвхөн. Яг үүнтэй адилхан формалдыгийн дагуулсан тэр нь ингээд мэдээж багаар хүнд нөлөөлж байгаа шүү дээ. Тэрийг би ингээд өдөр болгон ингээд хэрэглээд ах юм бол тэр чинь багаар миний бие нөлөөлсөөр байгаад би хордоод өгөх болохгүй. Тэ цагаас эрт өгдөг ч юм уу. Ер нь л аюул учрна гэсэн. Тийм болохоор одоо ирээдүгээ боддог хүн болгон иймэрхүү зүйлийг анзаарч явах хэрэгтэй юм байгаа юм. Дээрэс нь юу вэ гэхээр эн чинь нэг зарим хүмүүс ингээд би ганц л удаа үнэрлээл өнгөрчин тэгэл ингээд гайгүй болчтой шүү гэдэг юм яриад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсээс бас бид нар юг өөрөөсөө асуух хэрэгтэй вэ гэхээр хүн өөрийнхөө үнэрийг мэддэггүй гэж асуух хэрэгтэй. Хүн өөрийнхөө үнэрийг мэддэггүй байхгүй тийм. Ягаад тэгэхээр хүн төрөөд өөрийнхөө үнэртэй дасчдаг байхгүй. Тийм учраас тарих энэ байнга үнэрч байгаа өөрийнхөө үнэрийг игнордод буюу ингээд өөрөөсөө арилгаад тийм чи байнга үнэртэй байгаа юм чи надад хэрэггүй. Уул нь бол бид нар хамраахын үзүүрийг байнга харж байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол би банк хараад ах юм бол надад хэрэггүй юм чинь арилгачихж байгаа тий тарих тэрэг. Түүнтэй адилхан тэр формалдыгдаа бид нар ингээ банк үнэрлээд ах юм бол дасчих واخгүй тэрэндээ. Тийм учраас ингээд үнэрэнд нь дасчих юм бол өөрийгөө хорж байгаадаа дасчихна гэсэн. Тэгээ ирээдүйд ерөөсөл бид нар эрүүл мэндэд маш хортой гэсэн. Тэгэхээр ерөөсөл анханасаа одоо дээрс нь байгалаа хайрлах хэрэгтэй юм чинь формалдыгийн дагуулаагүй хавтан хэрэгжилж заншаараа манайхаа ингэж уриалах гэсэн. За ингээд буцаад хоёул үндсэн сэдвэр рүү оръё тий. Манай хаалын маань нөгөө алдартай өмнөд тэнгэрийн шөнийн тэнгэрийн одны одоо газрын зураг гэх юм аашин тий. Уул нь бол тэнгэрийн зураг гэх юм да тий. Ордны тэнгэрийн зураг хийгээд ангилдаа буцаж ирээд шууд супер од болж байгаа. Яг тэгэхээр эн чинь энийг хамгийн анх хийсэн. Өөрийнх нь багш нь болохоор хойд тэнгэрийн газрын зургийг хийсэн хүмүүс. Ингээд багшаа хоёр нийлж ягаад бүтэн тэнгэрийн газрын зургийг хамгийн анх хийсэн хүмүүс болж байгаа байхгүй. За ингээд шууд ангилдаа ирээд шууд супер од болсон. За бүр нөгөө нэг хааны нийгэмлэгийн одоо шинжлэх ухааны академи тий Royal Academy-аас хаалт санал тавьсан. Ямар санал вэ гэхээр өө чи ягаад ийм одоо мундаг ажил эрдэм шинжилгээний ажил хийсэн юм чинь манай юу болооч гишүүн болооч тий манай юм хүндэт гишүүн болооч гэж санал тавьж байгаа. Гэтэл чинь нөгөө нэг жоохон хөвгт байгаа шүү дээ. Дөнгөж 20 гарч яваа тий 20 хүрч яваа ийм жоохон хөвгт явж байгаа. За ингээд 20 гарч яваа шүү уучлаарай манайхаа 21 22 байсан юм да. Юуны хааны нийгэмлэгийн юу болох гээд гишүүн болох гээд тэгсэн чинь нөгөөх нь мэдээж шаардлагатай шүү дээ. Ингээд урилга тавьсан ч гэсэн тий эрдэм шинжилгээний ажиллаараа та ингээд тэмцэжлээ
Гэхдээ танд бас нэг ийм шаардлагууд байх хэрэгтэй байна гэсэн чинь нэг шаардлага нь юу гэсэн гэхээр бакалаврын дипломын нэхийг ачдаг байхгүй нөгөө төл. Тэгээ нөгөө гэсэн чинь манай Harley чинь Queen's College сурж байгаад сургуулаа хайж яваад энэ эрдэм шинжилгээний ажлаа хийсэн хүн байгаа шүү дээ. Тэгсэн Royal Academy гишүүн болох гэсэн чинь бакалаврын диплом байхгүй. Тэгээд сургууль дээр эргэж очиод за би ийм эрдэм шинжилгээний ажил хийгээд ирлээ. Би одоо ингээд бакалаврын диплом горилж гэнэ тий авах гэсэн юм а гэсэн чинь сургууль нь хаалаг ерөөсөн юм супер одлаг юм эрдэм шинжилгээний ажил хийсэн хүн гэж харахгүй байна. Сургуулийн тухайд хаалаг юу гэж харж ирсэн бэхэр чи зүгээр л юу штэ сургуулаа хаяад явцсан нөхөрчтэй гэж харж ирсэн байгаа байхгүй. Тийм байж ингээ юу яриад байгаа юм чи гэдэг. Тэгээ ингээ чи диплом авахын тулд энэ хичээлүүдийг үзэх ёстой гэж байгаа юм тий. Одоо яг л одоогийн энэ бас шаардлагуудтай адилхан энэ хичээлүүдийг үзэх хэрэгтэй. Энэ хичээлүүдийг чи ингээ хангаагүй байна энэ төр гэдэг. Би бас нөгөө нэг ингээ төгсгөөд оцч яасан гэсэн чи над дээр биеийн тэмрийн дүн байдаг байсан байхгүй. Тэгээд тэрнээсээ болоо ингээ нэг жил хойшилж дахид сурж исэн. Биеийн тэмрийн хичээл дургу ер нь хөдөлж мөдөлтэй хичээл тайгуу дургу хөхтэйс болохоор суугаагүй. Тэгээ янз янз нөгөө лабораторийн хичээлүүдийн дүн бас байдгүй. Ягд чин бакалаврт байдаг байхдаа лаборатори тайгуу дургу өстэй. Миний хамгийн дуртай нь оптикийн лаборатори байсан. Бусад нь баг сууж байгаа. Цөмийн лабораториос их гоё байсан. Тэгээ ингээ суудгүй. Энэ нь би та нар юундаа сууж болохгүй гэдэг юмыг уриалж байгаа юм биш шүү тий. Харин ч болохгүй байх юм бол балраг шүү гэдгийг хэлж байгаа. Тэгээ ингээд төгсөхгүй бараг 1-2 жил болж исэн. Тэрнтэй адилхан Harley-д бас ингээд лабораторийн дүнгууд байхгүй. Тэгээ бараг ингээд хошигч хэлгээд биеийн тэмрийн хичээлийн дүн байдгүй тий. Тэгээ тэдрэнд байхгүй учраас чамд ингээд бакалаврын диплом өгөх боломжгүй байна. Тэгсэн Harley бас жоохон гүжүүдэлтэй нөгөө хичээлүүд нь бас суухгүй угаасаа ингээд өнгөрцөн. Тэгээ яах вэ гэж яснаа нөгөө бас дахиад мөнгөтэй айлд дээрэс нь нөгөө юу ийм алдартай гэр бүл төрсний давуу тал нь гарсан. За тэр давуу тал яаж гарч байгаа гэхээр бүр аимшигтай хүчтэйгээр гарч байгаа. Яасан гэсэн чинь Queen's College-д захиа ирэхгүй юу? Тэр захиан дээр ингэж бичсэн байна. Edmund Harley гэдэг хүнд ямар ч одоо excuse байхгүйгээр те ямар нэгэн шалтгаан байхгүйгээр бакалаврын дипломын зэргийг олгож өгнө гэдэг захиа ирсэн байна. За энэ захиа мэдээж нэг юм хин нэгэн уран чимээ бэлгүүн гэдэг хүнээс ирээгүй шүү дээ, хинч танихгүй хүмүүсээс ирээгүй. Энэ захиа хинээс ирсэн бэ гэхээр тухайн үеийн Английн хаанаас ирсэн бохоггүй. Тухайн үеийн Английн хаан Harley гэдэг хүнд бакалаврын дипломын өгөө манайхан гэдэг захиаг Queen's College руу явуулсан байгаа юм тий. Тэгээ бүр явуулахдаа яаж юм ямар нэгэн шалтгаан та нар тоочихгүй шүү гэсэн биш үү те. Зүгээр л нэгсэндээ энэ бол баг зарлиг вэ шүү. Миний зарилгыг хүлээн зөвшөөрөө зарлиг дагаа та нар гэсэн. За гисэн чи яасан гэж Oxford шүү те. Queen's College шүү. Нөгөөдөл нь өөдөөс нь хааныхаа өөдөөс гүй наад хүн чинь энэ шалтгааныг одоо ингээд хангаагүй улмаас бид нар зэргийг олохгүй гэж хэлсэн. За бүр хаан руугаа те хааныхаа өөдөөс юу яриад байгаа юм бэ гэсэн байхгүй Оксфорд. За энд бас нэг их гоё юм байгаа. Юу вэ гэхээр ерөөсөө эрдэм шинжилгээний ажил эрдэмтний зэрэг те одоо энэ шинжлэх ухаанд ямар нэгэн арын хаалга гэдэг юм байхгүй тийм ч те. Тэр ингээд хаан надад юм зарилгаар энэ хаалга гэдэг хүнд юуг нь цолыг олгочихоо гингүүт би ингээд үе хаан байна уугүй надад хамаагүй хаалын өмнөхөр эрдэм шинжилгээний ажил хийсэн ч гэсэн тодорхой шаардлагуудыг хангаагүй байвал би хаалт цолыг өгөхгүй байхгүй. Яг тэрнтэй яг одоо миний бас нөгөө бакалаврын төгсөлтөй адилхан би хичнээн ингээд диплома хамгаалцсан пепер ингээд хэвлүүлсэн ийм хүн байсан ч гэсэн би тэнцээ биеийн тамирын суух хэрэгтэй гэдэг хичээлд нь суугаагүй л бол би тэнцээ лабораторийн суух хэрэгтэй ажлуудыг би хийж тэр эзэмших хэрэгтэй мэдлэг чадварыг би эзэмшээгүй л бол миний бакалаврын дипломыг надад өгөхгүй тийм чи шаардлага нь тэнцээ бай. Яг хаалт дээр болохоор яаж чинь хаан тэнцээ дипломыг өгчхөө гэдэг зарлиг буулгаж яхад Оксфорд гүй наа чи юм юу байхгүй хахад бид нар өгөхгүй гэдэг шалтгаан гаргасан. За тэгээд энэ бүр ингээд бөө юм болсон ба. Янз янзын хүмүүсийн чихэн түрээд бүр ингээд бүх байж болох томчууд ерөөсөө яасан. Нөгөө Оксфорд руу захиа бичсэн тий хаалыг өмөрч. Гүй наадах нь наад нэг юмдаа юуг нь өгчгөлдөө наа чи ингээд хангалттай лаг ажил хийдсэн штэ гэд. За ингэж хагаад нэг айгуу чухал хүний нөлөөгөөр хаалаа маань ямар ч байсан одоо нөгөө honorable degree гэдэг штэ тий team degree авч чадсан. Одоо нөгөө хүндэт доктор гэдэг докторийн цолог жишээ нь манай мойстер айлчилж ирсэн юм гадны том одоо ялангуяа Нобелийн шагналтай эрдэмтэд өгдөг тий. Одоо нөгөө алдартай Роберто Бенини лөө амьдрал бол гайхамшигтай нөгөө кино хийсэн найруулагч байдаг штэ.
хүүтэйгээ цуг Аушвицын лагер руу явчихдаг. Тэгээ нөгөө хүүхдтэй болохоор энэ бол ингээд ийм хэрцгий юм шиг, энэ бол ингээд тоглоом гэж хэлцдэг те. Тэр киног хийсэн гол дүрдэн тоглосон манай Роберто Бенини маань бараг одоо амьд байгаа хамгийн олон ийм хүндэт докторийн зэрэгтэй хүн баггүй. Тэгээ нөгөө өөрийнх нь хийсэн энэ кино, илтгэлүүд, тэгээ янз янзын хөдөлгөөнүүдээс нь болоод манай үнэгийн хүмүүнлэгийн, нийгмийн, энх тайвны тэгээ ийм салбаруудын докторийн хүндэт зэргийг өгчдөг ийм хүмүүсийн нэг. Яг үүнтэй адилханаар манай хааллаад хүндэт одоо тий бакалаврын ийм цолын ямарчсан өгснөөр хаалын Royal Academy гишүүн болж чадсан байна. За энэ үед гэхдээ хаалын амьдрал одоо уул нь ингээд карьерийн хувьд бол дээшээ агч штэ тий маш ингээд том нийгэмлэгийн хааны нэрмжт нийгэмлэгийн гишүүн боллоо. Өөрийнх нь дигрийг одоо зэргийг авч чадлаа тий. За тэгээд мөн их нэртэйгээ учирсан. За их нэртэйгээ ингээд амьдрал эхлүүлсэн. За харамсалтай энэ үед одоо хаалын амьдралд хэцүү зүйл тохиолдсон. Тэр юу вэ гэхээр аав нь сураггүй алга болсон. Хайцсан мэддэхгүй. Аав нь гинт сураггүй алга болсон байна. За мөн аав нь сураггүй алга болохоос хэдэн жилийн өмнө хаалын ээж нь нас барсан. За ээж нь нас барснаар хаалч тэр хаалын аавд нь ч тэр тухайн энэ гэр бүлийн бизнес ч тэр ийм хүнд цохилт болсон. Хүнд цохилт болсноор энэ одоо гэр бүлийн одоо нэг орлогын хэмжээнд багасж ирсэн байхгүй. Нэгсэндээ бизнес нь дампуурч эхэлсэн. Тэгээ мөнгөгүй болж эхэлсэн. Ингээд нөгөө хаалаа ингээд хүссэн үедээ аавынхаа тусламжтайгаар ийш тийшээ аялал эрдэм шинжилгээний ажил хийдэг байсан бол энэ үеэс эхлээд хаалыг боломжгүй болж эхэлсэн. Нөгөө анхны хаалын Атлантын далай руу явж өмнөд тэнгэрийн зургийг авсан одоо экспедиц байгаа шүү дээ тий. Тэрийг санхүүжүүлсэн хүн аав нь байсан бохгүй. Тэгсэн дараа нь ингээд дахиад ийш тийшээ яваад янз янзын гоё одоо судалгаа хий гэхээр өөрийн санхүүжүүлдэг хүн нь одоо компани нь санхүүгийн бэрхшээл тулгараад мөнгөгүй болоод тэгээ ингээд гэртээ байхаас өөр аргаггүйсэн. Тэгсэн чи ээж нь нас урсан. За ингээд удаагүй аав нь сураггүй алга болоод тэгээд бүр ингээд гэр бүлээсээ ямар ч байсан хамааралтай байх боломжгүй болж эхэлж байгаа юм манай хүн. Санхүүгийн хувьд шүү дээ. Ингээд байжсэн хэдхэн 5-7 хоногийн дараа аавынх нь цогцос олцсон. Тэгээ ингээд аав нь нас урсан. За ингээд юусоо хаалын санхүүгийн хувьд маш хүнд байдалд очирсан. Их нэртэйгээ зүг. Тэгээ юусоо ингэж одоо нөгөө ийш тийшээ явах өөрийнхөө те аяллыг санхүүжүүлэх юм боломжгүй болсон. Тэгээ ийм зүйлийг дэмждэг байсан хүн тийм. Ийм хүнд байдалтай хаалын маань нэг 2 жилээс 3 жил орчим амьдэрсэн. За бүр ингэж амьдарч байхдаа нөгөө нэг тухайн үеийн Английн эдийн засаг маань өөрөө хүнд байдалд ороод тэгээд хаалын ажиллаж исэн газар хаалыг бүр цалин өгөх боломжгүй болсон. Тэгээд цалингаа номоор өгдөг гэсэн гэж байгаа юм бүр. Тэгэхээр ч одоо хүн яаж амьдрах уу гэдэг номоо эдэлтэй биш юм. Ийм хэцүү байдалтай 2-3 жилийн өнгөрөөсөн. Гэтэ энэ үед хаалд маш сонирхолтой одоо гоё амьдралынх нь хамгийн чухал зүйл тохиолдсон юу байсан бэ гэхээр Royal Academy гишүүн болоод явж байхдаа нэг бааранд ороо сууж исэн чинь тэнцээ нэг хүнтэй танилцсан байхгүй. За энэ түүхийг бол бид хоёр одоо орныхон Исаак Ньютон гэдэг дугаараар яаж хаалын Ньютонтой танилцсан тухай ярилцсан байна тийм. Тэгээ энэ хүн бол Ньютон байсан. Айгүй зожиг их олон найзгүй гэр орноосоо гарч ордгоо. Тэгээ нэг юм ганц өдөр гэрээсээ гараа явж байхдаа тэр баарн дотор тааралдаад за энэ баар гэдэг нь бол манайхан нөгөө нэг монголчуудын хэлдэг найт клуб биш шүү. Тэг бүжиглдэг газар биш. Баар нь бол паб шүү. Уул нь бол хүмүүс ороод янз янзын мэрдэг цай уудаг, пив уудаг ийм газар. Тэгээ Ньютонтой танилцсан. Тийм монголчуудээс цольж яриад байдаг. Тийм манайхан буруугаар яриад байдаг. За ингээд Ньютон гэдэг энэ залуугийн ерөөсө гоц авьяасыг шууд олж нээсэн хүн бол хаалаа юм. Хэрвээ хаалаа байгаагүй бол Ньютон өнөөдөр мартагдал өнгөрчих байсан. Хааллыг тэнцээ Ньютон шахаж шаардаад найзын хувь зөвлөсний ачаар Ньютон алдартай Principia Mathematica гэдэг номоо бичсэн байгаа тийм. Байгалийн философийн математик зарчмууд. За энэ ном бол орчин үеийн физикийн шинжилгээ ухааны эхлэл энэ номоос эхэлж байгаа. Ерөөсөө л байгалийн хуулиудыг бид нар зүгээр л бодож хоорондоо ярилцах биш те. Зүгээр л нэг юм магадгүй тэнцээ нэг юм ертөнц байд юм бэ л ш ч юм уу те. Өөр галактикууд байдаг гэж магадгүй шүү гэдэг ч юм уу. Зүгээр л хүний уран төсөөллөөр бид нар байгалыг ярилцах биш. Энэ уран төсөөллөө бид нар үннөө худлаа юу гэдгийг шалгах боломжтой болсон баг. Энэ шалгах боломжийг тавьж өгсөн хүмүүсийн нэг бол Галилей Ньютон нар те. За Ньютон бол ерөөсөө энийг бүр шалгахтаа бид нар таамаглал дэвшүүлж болно те. Энэ таамаглал маань өөрөө математикийн хэлтэй. Энэ математик гэдэг маань өөрөө ертөнцийн хэл юм байна. Бид нар ертөнцийг ойлгохыг гэвэл
математикийг сурах ёстой. ертөнц бидэртээ математикийн хэлээр ойлголцдог гэдэг энэ анхны одоо суурийг тавьж өгсөн хүн бол Алберт Исаак Ньютон байгаа тийм Айзек Ньютон. Тэгэхээр миний хувьд бол ингээ хааллыгийн хамгийн агуу нээлт нь бол Исаак Ньютон багхгүй. Хэрвээ хааллын маань Ньютоныг нээгээгүй байсан бол бид нар магадгүй технологи хэдэн жилээр хоцрох байсан мэдэхгүй шүү дээ тийм. Хэн тэр энэ Ньютоны агуу онолуудын дараа нь Ньютонээс хойш нээх байсан бид нар мэдэхгүй. Тэгэхээр хааллын бол ийм агуу нээлтийг нээсэн одоо тийм ийм агуу хүнийг хүн төрлөختөнд танилцуулсан ийм хүн байна. За тэгээд тухайн үеийн нэг Royal Academy-ийн ерөнхийлөгч байсан Гүк гэд нөхөр Ньютон хоёр хоорондоо яаж ялалцаад яаж бөө юм болоод Ньютон яагаад ингээд бүр сүүл рүүгээ хитрхи дотгошоо хүн болсон бэ гэдэг Ньютоны тухай дугаар дээрээс манай сонсогч нар маань илүү дэлгэрэнгүй сонсороо. За ингээд Ньютоныг шахаж шаардаж эхлээд нөгөө номоо бичүүлсэн. Тэгвэл хөөрхий хаалын бүр ингэсэн баг. Энэ нөхөр чинь өөрийнх нь талхны дуулийг хийгээд явж байгаа шүү дээ тий. Өөрийгөө оройдоо нэг хоёр идэхгүй гэхдээ хоосоо хонохгүй гэн амьдраа явж байгаа хүн давхар нөгөө Ньютоны номыг хэвлүүлэх зардлыг өөрөөсөө гаргасан баг. Ийм чухал зүйлийг гэсэн. Нөгөө Принкийн математикийг хаалаа байгаагүй бол энэ ном магадгүй хэвлэгдэхгүй байж мэдэх байсан тийм хинч тоохгүй тэрийг. Нөгөө Гүк гэд нөхөр нь хаалаг Ньютоны үзэн яддаг хүн байгаа шүү дээ. Тийм учраас ерөөсөө Ньютоны номыг хэвлүүлэх гэж хүү тэнцээ. Хаалаа болохоор өөрөө зардлыг гараад Франц руу явуулаад тэгээд анх Францад хэвлэгдээд тэгээд энэ номыг хүндрэлтэн мэддэг болсон хүндрэлтэн математик анализийн одоо анхны суурийг ойлгосон. Өнөөдөр бол математик анализ бол физикийн хамгийн том чухал зүйл. Математикийн хамгийн том салбаруудын нэг. За үүнээс гадна хамгийн том нээлт нь юу вэ гэхээр ерөөсөө нөгөө бүх ертөнцийн таталцлын хууль те. Ньютоны бүх ертөнцийн таталцлын хууль гэдэг хууль энэ номонд анх бичигдснээр бид нар нөгөө шүн ингээл сарыг хараад зүгээр л энэ нэг нөхөр ингээл дэлхийг нэг ингээл тойрол эргэжидэг да. Нар ингээл тойрол эргэжидэг. Одод ингээл те шүн ингээл харагдаал өнгөрдөг. Тэгээ нэг юм юу нь мэддэхгүй нэг сүулт одоос ингээл харагдаал өнгөрдөг те. Тэгээ зарим хүмүүс чинь бүр юм галзуу штэ сүулт од ингээл харагдаал өнгөрөнгөт яана гэдэг. Одоо муу юм болно гэдэг те. Тахал гарна гэдэг ч юм уу. Манай хаан үг гэж ах шиг те. Тэнд бол мөрөөрөө ингээд дэлхийгээс хэдэн сая километрийн зайд зөрүүд өнгөрж байгаа сүулт одоо дэлхий дээр байгаа нэг хаан нас орно уу юу падлиг байхгүй те. Ямар ч хамаа байхгүй тэр чинь уул нь бол ерөөсөө мэдгчгүй шүү дээ тэрийг ерөөсөө те. Тэгээ нөгөө нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Ялангуяа нөгөө нэг залуухан хүмүүс байхгүй 20-30 насны гэх юм уу да. Бидний үеийнхэн те. Яасан гэсэн чинь нөгөө хавар олонгууд ингээл ядардаг ч юм уу эсвэл ингээл ааш нь олдохоо болдог гинэ. Тэгээ ингээл муухай ааш маш гаргаад байгаа хаварлууж ихчдэг. Тэр хаврын хувьд тэр хүн байгаа үгүй мэдгчгүй шүү дээ тэр хаварт. Ерөөсөө ямар ч хамаагүй тэгэхээр хүн төрлөختөө өмнө ингээд дэлхийдээ сүулт од ойрхон зөрөөд өнгөрөхөөр тэнд ямар ч хамаагүй байгаа сүулт одод ямар нэгэн шалтгаан оноогод тахал махлаа оноогод өчтдөг байсан байна. Гэтэл тийм маш их мухар сүсэг хамт ирдэг. Ерөөсөө энэ бол мухар сүсэг буруу ойлголт тий. Энэ бол ийм одоо баг дэмэрэл гэж болохоор зүйл واخхой. Тэгээ ингээд энийг гэхдээ зүгээр нь ойлгох боломжийг Ньютон тавьж өгсөн байна. Бүх ертөнцийн таталцлын хуулиараа Ньютон тавьж өгсөн байна. За энэ чухал нээлттэй хийсэн. Дээрэс нь манай хаалт чи ингээ 2 жил хэртээ гэрийн хорионд орчиж байгаа шахан болчихж байгаа шүү дээ. Өөрх ингээ ээж тийшээ аялж чадахгүй те. Өөрийнх нь хамгийн дуртай юм шүү дээ уул нь бол усан аялалд гараал гоё ингээл яах одоо тэнгэр иргэсийн зургийг авах те. Тэр тэнгэрийн одоо ажилтнуудыг өөр юм биеэр хийх нь хамгийн чухал зүйл байсан. Гэтэл энийг ингээ хийж чадахгүй байдалд орсон байсан хөрхий. Гэхдээ эн чинь нөгөө эрдэмтэн хүний нэг юм одоо шинж чанар гэх юм уу да. Бүх баг эрдэмтэн хүмүүст байдаг шинж чанар байгаа. Тэр юу юм гэсэн нөгөө хүн чинь ингээ 2 жил байхдаа зүгээр суугаагүй, зүгээр сууж чадахгүй. Яасан гэсэн хамгийн анхны дайвинг машин буюу шумбах аппаратыг зохион бүтээсэн. Тэгээ 4 цаг хэртээ ингээ далайн гүнд байж чаддаг. Тэгээ далайн гүнээс янз янзын гой амьтад те амьтдын төрөл зүйл, ургамлын төрөл зүйлүүдийг олж нээсэн байна. За мөн хамгийн анхны цаг агаарын зургийг гаргасан. Одоо бид нар ингээ оройдоо цаг агаар үзэхээр нэг юм салхи ингээл чиглэж байгаа юм сумтай юм зургууд өгдөг штэ тий. Далайн урсгал бас ингэж явж гин ингээл үүл ингэж явлаа гэл юм сумар дүрсэлсэн юм зургууд байдаг. За энэ зургийг хамгийн анх бий болгосон хүн бол манай Хаалле гэдэг хүн. Тийм болохоор ерөөсөн хамгийн анхны энэ цаг агаарын зураг гэдэг зүйлийг хамгийн анх бий болгосон хүн байна. Бас энэ цаг агаарын шинжлэх ухаан гэдэг зүйлийн суурийг тавьсан хүмүүсийн нэг. За мөн ийм одоо шингэн луучин гэж байдаг. Тийм шингэн төрлийн луучин анх хийсэн. Тэр нь бас ингээ металлаас бүрдсэн. За энэ луужинг хаалаа гэхдээ яагаад хийсэн бэ гэхээр
нөгөө дэлхийн хойд одоо зүг гэж байгаа шүү дээ тий. Суранзан орны хойд зүг гэж байгаа. Энэ хоёр хоорондоо нэг юм хитгэн градусаар зөрөлддөг байхгүй юу? Яагаад зөрөлддгийг тухайн үед хинч мэддэггүй байсан. Яагаад юм зөрүү байгаад. Гэтэ зөрдөг гэдгийг мэддэг. За энэ зөрүү хаанаас анх гарч бий болж байна? Энэ яагаад ингэж зөрөөд байгаа юм бэ гэдгийг мэдхийн тулд халын анхны луужинга анх хийсэн байна. За ингээд ерөөсө зүгээр суугийн маш олон юм хийсэн ба шүү дээ. Энэ 3 том нээлтийг хийсэн. Нэмээд Ньютоны номыг хэвлүүлж өгсөн. Энд ингээд 4 том чухал зүйлийг одоо амьдралд анх хийсэн хүмүүсийн нэг. За ингээд 2 жилийн дараа хаалын санхүүгийн боломжтой болоод дахиад аялал далаад гарсан. За далайн хөлгийнхэн Ахмад болоод далаад гараад энэ юуг нээх гэж оролцсон бэ гэхээр нөгөө түрүүний ярьсан яагаад Соронзон хойд зүг дэлхийн зүгээр яг хойд зүг хоёр хоорондоо зөрүүд ийн гэдгийг олж нээх гэж хичээсэн. Тэгээ энд их бас нэг инээдтэй ч юм уу хөгжилтэй нэг түүх болсон байна. Тэр нь юу гэхээр эхлээд аялал гарсан чинь хаалын нөгөө нэг хөлөг онгоцныхаа Ахмад байгаа шүү дээ. Усан онгоцныхоо. Тэгсэн өөрийнх нь нөгөө доор ажиллаж байгаа хүмүүс нь хаалыг Ахмадаа гэж хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийнх нь эсрэг буслаг гаргаад тэгээ буцаад Лондонтоо хүрээд ирсэн яг удаагүй. Тэгээ хаалаа тэрэнд нь жоохон дургуутсээд дараа нь Royal Academy-аас яг хүлэг аваад албан ёсоор Royal Academy-аас би энэ хүлгийн Ахмад гэдэг цолыг аваад тэгээ ингээ хүлэг далаад гарсан байна. Тэгээ ингээ далаад гарч явж байхдаа янз янзын улсуудад очиод янз янзын тухайн үеийнхэн том том эрдэмтдтэй уулзсан тий. Тэдгээрийнхэн уучлаарай. Нэг нь Кассини байсан. Нэг алдартай Кассини. Урнабит хоёроос Кассинигийн тухай дугаар хийсэн байгаа. За Кассинитай уулзаад Кассини өөрийнх нь нөгөө дурсан жүжигт хаалтай уулзсан тухай бичихгүй нөгөө шумбагч хүлэг дээр нь шумбагч хүлэг гинэ хүлэг онгоцтой. Тэгсэн яасан гэсэн хаалаа бол ерөөсөө ингээл бусад энэ далайн одоо нөгөө ажилчид юу гэдэг вүлээ? Далайн навигийн нөхдүүдтэй чи хүлэг онгоцноор ажиллаж байгаа хүмүүстэйгээ цуг дуулаад цуг тэнцээ дар суугаал пи уугаал цуг хоол идээл те. Ерөөсөө яг л нөгөө нэг юм кинон дээр гардаг юм Ахмад байгаа шүү дээ те. Лаг тийм Ахмад болцсон байсан гэж бичсэн байдаг. Тэгээ бүр үнэхээр яг юм мундаг хүн байсан. Үнэхээр далайн Ахмад болцсон. Гэтэ яг тэр зориг буюу одоо нөгөө нэг Соронзон туйл болон дэлхийн хойд туйл хоёр яагаад ингэж зөрдөг вэ гэдгийг яг бүрэн олж чадаагүй буцаж ирсэн. Гэтэ энэ маань цаашдаа маш том судалгаануудын эхлэлийг тавьсан байна. За хоёулаа хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээ нэвтрүүлгийнхэн төгсгөл рүү оръё те. За тэгээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож байгаа. Өдөр бүр шин Түлээж үгийн хамт олон маань манай маш олон нэвтрүүлгийг бас явах боломжийг олгож байдаг. Тэгээд өнөөдөр бол бэгэл сэндвич болон за сесам бэгэл сэндвич гэсэн хоёр бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр амтад цангис жимс дахианы чийж махан авчрахтай бэгэл сэндвич, за бэгэл будааны гурилын агуулмжтай ба тусгаалan крем чиз болон оливаар амталсан ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр энд одоо онцлох маш олон юм байна л да. Одоо цангис жимс гэдэг бол бас яг дахианы махтай маш гоё зөгцдөг. За дээрэс нь крем чиз гэдэг бол үнэхээр тасархаа гоё амттай ийм одоо маш ийм гоё зөгцсөн зүйлүүдийг час хийсэн ийм жорыг ингэж бэлдэж та бүхэндээ хүргэж байгаа юм. Тэгээд ийм сесам бэгэл сэндвич гэдэг байгаа. Өндөг гахаа маха авчрахтай бэгэл сэндвич. За цагаан будааны гурилын агуулмжтай ба тусгаалan бас нөгөө алдарт крем чиз болон гүнждийн үрээр амталсан ийм бүтээгдэхүүн байна. Тэгээд одоо мэдээж түлээж үр дээр ингээд очихоор одоо нөгөө худалдаалж байгаа бол маш олон бүтээгдэхүүн байгаа тий. Маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд та бүхэндээ бол өнөөдөр энэ хоёрыг танилцуулж байгаа. Тэгэхээр цааныхаа цагаар ч юм уу сайхан кофетэй хамт та бүхэн маань энэ бэгэл сэндвичийг авч үзье, идэж амсч үзье гэдээ бас үзээрэй гэж зөвлөж байна. За бүх салбараар худалдаалагдж байгаа. Холбогдох утасны дугаар нь 75 75 75 10 гэж байна. За баярлалаа. Нөгөө нэг би гэртээ өглөөний цай идэж амждаг байхгүй. Өглөө шууд сэрэл ажил руу явах хэрэгтэй. Тэнгүү замаараа ер нь түлээж ороод яг бэгэл сэндвичийг өглөөний цайндаа нэг гоё кофетэй авчихтал амар гоё комбинацтэй. Айгуу гоё хослол болох юм байлээ. Тэстэй гоё. Заавал туршиж үзээрэй гэж хэлээ манайхаа. Ер нь хоёр юм туршаад үзчихээ зүгээр л юм байл. Тэр формалдгийг дагуулаагүй хавтан тий. Тэрийг яг очиж зүгээр үзээд яг ямар юм байдаг юм байна, ямар шин чанаруудтай юм байна гэдгийг мэдээд танилцаад нөгөөх нь яг очиж үзэх замдаа түлээж ороод бэгэл сэндвич авчихгүй тий. Тэгээд харцхад ер нь манайхаа зүгээр шүү. За ингээд хаалгийн маань амьдралын төгсгөл хэсэг. Тэгэхээр манай хүн ингээд яг тэр яагаад дэлхийн соронзон хойд туйл болон дэлхийн ингээ хойд зүг хоёр хоорондоо яг ингээ нарийн таардаг үе гэдгийг судлах гэж явсан чи яг нарийн учир шалтгааныг нь олж мэдэж чадаагүй. Гэхдээ нэг чухал нээлттэй хийсэн. Тэр юу вэ гэхээр
хуучны нөгөө нэг одон орны ажиглалтууд байгаа шүү дээ. Тэгээ бүр 2500 жилийн өмнөх ажиглалтуудыг анзаарсан ба. Тэгээ ингээ анзаарангууд тийч яаж яах гэхээр нэг объект нэг тодорхой хугацаатай тэнгэрт харагдаал өнгөрөөл байгаа байхгүй. Тэгэж ингэж харагдаж өнгөрч байгаа. Тэгсэн нь өөрөө бүр тухайн объектоо 1682 онд ажигласан байгаа юм тий. Тэр сүлт одыг. За тухайд бол сүлт од гэдэг нэрийг бас өгөөд эхэлсэн байсан. Өөрөө ингэж ажигласан. За ингээд манай хайлыг чи хамгийн домогт сүлт одыг нүдэрээ харж тий нүдээр хамгийн анх одоо таамагласан хүмүүсийн хамиг тий. Тэгээ ингээд манай хайлыг чи хамгийн сайн найз нь хэн бэлээ? Ньютон шүү дээ тий. Тухайн үеийнхэн хамгийн агуу математикийн одоо тий тооцооллыг хийж чаддаг тарих байгаа шүү дээ ерөөсөн. Одоо нөгөө компьютер муухаар компьютертэй зөвлөх юм бол тий тухайн хамгийн амар компьютер байхгүй Ньютон тэнцээ чинь. Тэгээ Ньютоны татгалзны онолыг ашиглаад тэр кометийн тойрог замыг бодож тооцоолж үзсэн байна. Тэгээд тооцоолж үзээд хайлаа ямар дүнэлтэнд хүрсэн бэ гэхээр 1758 онд энэ сүлтод дахиж харагданаа тий эргэж ирнэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэг яг харамсалтай нь манай хүн өөрөө энийг дахиж харж чадаагүй. Хайлаа маань өөрөө 1742 оны 12 сарын 25-ны өдөр нас барсан. Яг харахаасаа юм ч хэдэн жилийн өмнө юм. 13 жилийн өмнө тий 80 бараг 80 наснда нас барсан баг шүү. Тэгээд ийм 86 хангалттай өндөр наслсан ямар ч хэлсэн. Угаасаа хоёр дахь баг ингээ харах боломжгүй ингэж харсан баг. За ингээд 1758 онд ирнэ гэдгийг таамагласан баг тий. За энэ бол их чухал юм. Юугаараа чухал вэ гэхээр хамгийн баг хамгийн анхны удаа бид нар сүлт од гэдэг тэнгэр иргэсэн объектыг хэдэн онд яг тэнгэрийн хаана хэдэн сард хэдэн цагийн үед харагдах вэ гэдгийг анх таамаглаж чадсан байхгүй. Өнөөдөр бол энийг 10 жилийн хүүхэд сурчих юм бол заагаад өгчих юм бол хийж чадна. Тухайн үед бол маш шин зүйл байсан учраас энэ бол ерөөсөө шинжлэх ухаан ямар хүчтэй болж эхэлж байгаа вэ гэдгийг хамгийн анхны одоо эхлэл байгаа юм тий. Бид нар шинжлэх ухаанд найдаж болох юм байна гэдгийг эхлэл болж байгаа байхгүй. Энэ зүйл бид нар найдах юм бол илүү дээр илүү тэгээд их зүйлийг бид нар ертөнцийн тухай илүү их зүйлийг мэдэж чадах юм байна гэдгийг хамгийн одоо анхны юм баталгаа болсон зүйлүүд юм. Тийм учраас энэ хааллагын сүлт од гэдэг бол айгүй чухал. Мэдээж түрүүний энэ эргэж ирнэ гэсэн объект нь өнөөдрийн бидний нэрлэдэг хааллагын сүлт од гэдэг сүлт од одоо. За хамгийн сүүлд дэлхийдээ ойр ирсэн 60 хэдэн сая километрийн зайд 1986 онд ирсэн байгаа тийм. Намайг бол төрхөөс өмнө л юм л. Чи өчөөрөг баг хоёулынгийн төрхөөс өмнө ирсэн байна уу тийм. Манай нөгөө нэг хуучин захирал, шин захирлын үеийг харсан юм шиг байгаа юм да тийм. Тэ. Гэхдээ яг бид нар бол бас гомдлохгүй одоо нэг насныхаа одоо тэ одоо бүгсэнд гэдэг шиг харчхал юм байлээ. Ер нь бол одоо ястэй яг санджгаа харах юм шүү гэж бодоод байгаа. Нэг 60 иттэй тэр ч юм уу тий. Одоо амьдарч байгаа хүмүүс бол залуучууд бол харах. Google календар дээр тэмдэглэсэн шүү. 2061 оны 7 сард хаалын сүлтод дэлхий дээр эргэж ирнэ. Тэгээд тэр үе хүртэл амьд байв. Уцаа хаях бай тээ. Гэхдээ нөгөө уцаа хайсан ч Google календар чинь cloud руу оруулчихж байгаа учраас тэнцээ угаасаа байж л юм. Өөр уцаа солисон ч болно. Тэгээд нөгөө сүүлд бас шинэ уцаа авсан. Тэрэн дээр бас тэмдэглэсэн байна. Тэгэхээр манай сонсогч нар бас тэмдэглээд аваа. 2061 оны 7 сард бид нар хааллагын сүлт одыг дахиж харна. За хааллагын сүлт одын нэг гоё давуу тал. Тэр юу вэ гэхээр хааллагын сүлт од маш ханхуу объект. Тийм учраас нартаа ингээд ойрхон ирээд тойроод исэн чи энэ одоо энэ сүлт од маань өөрийнх нь ориг материалаа хадгалаа л байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энэ бол сүнх хаа байсан юм байна. Тэгэхээр бас хүүхдүүдтэй ач хүүхдүүдтэй ч гэсэн хэлчихэд зүгээр тий. За үүнээс өмнө бол 1920 1835 гэдэг онууд харагдчихсэн. Тэгээ яг энэ онуудад хэдэн сард хаана харагдах вэ гэдгийг ерөөсөө хааллаа маань хамгийн анх бүгдийг бодоод гаргацсан. Бүх ажиглалтууд таарсан. Энэ бол яг одоо шинжлэх ухаанд бол маш хүчтэй хамгийн гоё таамаглалуудын нэг байгаа. За тэгэхээр ирээдүйдээ бид нар 2061 онд хааллагын сүлт одыг харах нь байна гэдгээ мартаж болохгүй нэ шүү манайхаа. Хоёулаа нэг далд өгцөн л байж ах юм уу та тий. Тий. За баярлалаа. За тэгээд тий Ньютон бол одоо дэлхийд дахна маш алдартай хүн байгаа.
За гэтэл одоо яг ард нь бас те энэ хаалаа гэдэг хүн тэр хүний тэр мундаг бүтээлүүдийг хийхэд нь бүр санхүүгээр тэр сэтгэл санаагаар ятгадаг, дэмждэг байдаг юм уу? Бүх төрлөөр ингэж дэмжиж одоо тэр Эйнштейнийг хүртэлх явж байсан тэр шинжлэх ухааны үндэс хүн төрөлхтний шинжлэх ухаанд бүр маш том хувь нэмэр оруулсан тэр номыг одоо гаргасан хүн гэдгээр нь бас маш их гоё санагдчих байна. За тэгээд одоо 15 дугаар зууны үед юм уу тэрнээс өмнө бол сүулт доод гэдэг бол нэг юм дандаа л үлгэр домгийн шинжтэй тэгээ маш их уран зургууд дээр бас их айгуу гой бас төрслөгдөж гарсан байдгийн байлээ. Нэрийн тооч бол одоо маш олон алдартай уран зургууд гарах бах. За хараа одоо 16 7 дугаар зуунаас эхлүүлээд одоо энэ сүулт доод гэдэг бол ерөөсөө эрдэмтдийн одоо маш юм чухал одоо автна гэж байдаг шүү дээ. Тийм автсан том сэдв болж гарч ирж байсан юм байлээ. За тэгээд одоо Ньютон хүртэл одоо сүулт доодыг ажиглахгаа шүн болгон нойргүй хоноо сүултээ одоо хэвтэрт орж исэн юм бас сонирхолтой түүх байдаг юм байлээ. Тэгээд одоо энэ та бүхэн манаас сонирхол энэ хаалын сүулт доодуудын үзэгдэжсэн бүх одоо тэмдэглэлүүд ч гэдэг юм уу одоо хятад нэтхэг элдв одоо янз бүрийн одоо тэр нэг бичгийн их сурвалж байгаа даа шүү дээ. Өмнө эний чинь гарч ирснийг тэмдэглэсэн тэр уран зураг дээр бол бичгийн их сурвалжууд дээр бас байдгийг бас олж харуулах гоё юм бэлээ. Космос номон дээр энэ тухай бас их гоё дэлгэрэнгүй гарсан байдаг шүү. За тэгээд хамтдаа байсан үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Бэлгүүндээ маш их баярлалаа. Өнөөдөр бас юм мундаг агуу мундаг хүний тухай бид нар бас ярилцлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин Түлээж үгийн хамт олон маань мөн парамилтигээ дагуулаагүй ENF стандартын хавтаа худалдаа Iron Circle компани маань хамтран ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгооноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд дараагийнхаа дугаараар эргэн уулзцаая. Баярлалаа. 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 Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.